баярлалаа. Би нөгөө харж агсалтын талаар ярих гэдэг юм л да. Хууль нь 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ бол ард иргэдийн хүлээлтэнд хүрэхгүй байна. 4.8 сая үгдэл байгаа. 1.2 сая иргэний. Тэгэхээр энийг боловсруулалт нь ямар нэгэн алдаа гараад байна. Олон улсын жишгт хүрэхгүй байна. Тэгэхээр би бас байнгын орон дээр хэлсэн. Монгол банк тусгай зөвшөөрөл олгодог байгууллага 2 байгууллагад олгогдсон байгаа. Тэгэхээр яаралтай шалгалтад оруулаад хаана алдаа байна, алгоритм нь ажиллахгүй байна уу? Яагаад олон улсын жишгээр явахгүй нэг шалгалт оруулаарай гэж ахиж хэлмээр байна. За хоёрт нь энэ тэтгэврийн зээлийн талаар бол бас маш олон ахмадууд бол бохимдолтой байгааг бол нууц биш бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоос байр суурь янз янз л байна л да. Гэтэ сая бас өөрийн доо гişүн хэлж байна. Бид нар чинь олон улсын жишгээс илүү Монголын хөрсөн дээр буусан амьдралд нийцсэн зүйл хэрэгтэй гэдэг. Тэгэхээр магадгүй одоо Монгол банкны холбооч мөн тэгээд нийгмийн даатгалын нэг гэрээ хийгээд тодорхой хэмжээний дээд одоо зааг нь гаргадаг ч юм уу одоо тэгээд банкуд нь тодорхой хэмжээний зардлаа нөхөд 1-2% ашиг гэдэг ипотекийн зээлтэй адилхан л тийм бүтээгдэхүүн гарах бололцоо байдгүй үгүй сайн судлах хэрэгтэй байна. Яг гэвэл одоо амьдрал баян монголчин бас баян улс биш өөрөөсөө. Тэгэхээр бол энэ тэтгэврийн зээл дээр тодорхой хэмжээний бас шийдэл байгаа л гэж хараад байна л та. Одоо гурвсан гэрээ хийгээд яг банкуд нь бол зардлаа нөхөд тодорхой хэмжээний хэдэн ашиг хийгээд 1-2% ч юм уу. Энэ логик бол бас олон гишүүд яриад байгаа. Би ч гэсэн санаа нэг байгаа. Энэ тэтгэврийн зээл чинь өөрөө маш тусдаа бүтээгдэхүүн. Сарын ихээр автоматар орж ирэхээр шимтгэлийн зээлийн төлбөрийг авчдаг хүүтэй. Тэгэхээр одоо заавал 24 сар, 12 сар, 36 сар гэжснээс юу нэг тодорхой хэмжээний максимум болон дээд хязгаарыг тавьж өгөөд нөгөө иргэн нь өөрөө хэрэгцээндээ тааруулж авах тийм болцоог л нэг юм хэрэгцэж байгаа юм л та. За баярлалаа.